Учир юу гэхээр зэрэг ижим намайг төрүүлж энэ сайхан орчлон харуулж ижим намайг өсгөж өдий зэрэгтэй болгож мингээгүйсэн бол би нэг хорон гэдэг имийг ухаарахгүй. Тэрнээс гадна би энэ төрсөн нутгийн уул ус, энэ Монголын сайхан газар шороо, энэ байгалийн үзэсгэлэн энэ бүх имийг харахтаа ижиэгэн боддог. Одоо ижи байхгүй учраас надад энэ л үлдэж. Ижи минь таниулж өгсөн уул байна, ус байна. Хоёулаа аргал түүж явсан хамгийн дурсгалтай тэр сайхан мөчийг би дандаа боддог. Тэгээд чи би тэр ихэн сэтгэлгээд энэ шүлгэн дунд бидээ ижийн хүүгээ их санах юм. Арга савар хоёроос өрүүлэн байж би чамайг боддог. Аргал чулуу хоёрыг андуурн түүж би хүүгэн санддаг гэж. Их хүн үрдээ тийм их хайртай байдгийн байхаа. Би тэгж бодож олсон. Энэ гайхамшигтай ч юм биш л дээ. Зүгээр ер нь их хүн болвол үрээн санахтаа үрээн бодохдоо арга савар хоёроо зөрүүлнэ. Түүс аргалаа арганы хаарлуу хий. Хөх аргал гэж хөх чулуу савартайгаа арга руугаа шиднэ. Их хүн үрдээ тийм л хайртай байдаг гэсэн ийм нэг санаа олсон. Тэгэл би ижигийнхэн тухай шүлэг ütсэн. Миний ижи тийм гайхамшигтай ижи биш. Хүн бүхний ижи гайхамшигтай. Хүн бүхний ижи эгэлж ирээ. Эдэр залуу байхдаа ижигээ санаж ижийн дэ хүн очно гэдэг нэг богинохон шүлэг ütсэн. Дараагаар нь ихэн сэтгэл гэдэг шүлгийг ижигээ бурхан болсны дурсгал зориулж ütсэн. Энэ шүлгийн өмнө талд ижигүй намар гэж бас ихийг ижигийнхэн дурсгал зориулж нэг шүлэг ütсэн. Ингээд би ер нь ижидээ зориулж 3 шүлгэл ütсэн хүн. Ижигийн тухай шүлэг бичнэ гэдэг бол ихээхэн зоригтой хүний хийх ажил. Ижихэн ачийг хариулж байна гэдэг юм уу, ижигээ магтаж байна гэж одоо тэгж шүлэг бичнэ гэдэг бол би нэг тийм л нэг л хачин сөрөг гэдэг юм уу тийм бодол төрөөд байгаа юм л. Бараг ихийгээ доромжилж байгаа юм уу? Ижим та сайхан хүн байсан, та сайн хүн байсан гэж юугаа яриад байгаа юм бэ? Чи одоо тэргүй сайхан. Ийм байх шүү. Тэгэхээр ихэн тухай шүлэг бичнэ гэдэг бол их хэцүү. Тэгээд би чадахгүй юм билээ. Манай ижи нэг л дутагдaltaй хүн байсан. Хүүхдээ загнаж чаддаггүй. Нэг л мэдлэггүй хүн байсан. Тэр нь хүүгэн хайрлахаас өөр юмыг мэддэггүй. Ийм хүн байсан. Тэгээд миний хийсэн хамгийн том нүгэл бол нүгэл гэдэг юм уу? Одоо юу гэж нэрлэдэг юм мэдэхгүй. Тэгээд л аавынхаа урдморныхын уяаны хэцийг айлгэрийнхэн гүн зэлийг хураагаад наснаас нэлээ өндөр байсан. Тэгэхэд авиж 2050 гаруй байснуудаа хамаг хөрөнгийн тэр нутагт нь орхиод нэг муу гэртэл энэ Улаанбаатарт авчиад нэг айлын хашаанд буулгаад тэгээд аавыгаа бэлтгэл хонтоор гэж энэ аришир цуглуулдаг нэг тийм аагантын газар байсан. Тэнд морин тэрэг хөтлүүлээд муу ижигээ хар сайтай энэ хонтод авчирч тэр чинь хэдөө энэ 58-аас 68 78 88 гээд бодоход 30 жил. Уйлж
ойлгоч юм байлгасан. Тэгэл би бодгийн яасын хачтай яасын худаа хайртай улс байдгүй. Энэ бол өндөр хайр юм да. Түүнээс яг энэ хүүхэд сургуульд яваад тэр юм хүмүүс сурна л үз. Хэдэн саас өгөөд л явуулчих нь үз. Тэхгүй. Хойноос мань дагаад ирж. Хатаа харлуулж хормоогоос эксэрсэнд за телевиз үзэгчид намайг өрших байлгүй. Ахтлын нэвтрүүлэг байна. Ичээ гаяр ойлох гэдэг хэцүү юм байна. Тэгсэн дээ тэгээд одоо яах вэ чинь хариулж яваа шуух онтой юм. Хэдэн шүлээ хэдэн ном гаргалаа. Ардын төрийн хайр ишгийг хүртээлээ. Хүртлээ. Тэгээд даалс газраас хаанч байдгийг энэ нүгэлтж байгаа амт дотор ч юм уу нүүж байгаа үлэн нундаас авижи хоёр минь намайг харж байгаа ах гэж бодож явдаг. Тэгээд ерөн залуу үедээ хүүхдүүдтэй захиж хэлэх үг бол ижийтэйгээ байгаа нь ижигийн хайрл ижигүй болсон нь ижигийн бурхмад сэтгэлдээ шүтэж хийж байгаа ажил үйлс болоод хамаг юмаа зөв сайхан зохицуулж явна. Хаанагын газраас сая миний хэлдгээр энэ нүгэлж байгаа хангай дэлхийгээс нүүж байгаа үйл тэнгэрээс ижи аавч нь харж байгаа шүү гэж дотроо бодож ажил үйлдээ сайхан зохицуулж эрдэн номдоо шамдаж муу үйл муухай үйлс бүхнээс хол яв. Тэгвэл авжийнхаа ачийг хариулж байгаа маань тэр юм. Авжийн ачийг хариулж бардгүй юм гинлээ. Яаж ч барах дээ. Муу биш, муу ёр биш. Би нэг үгийг хэлэхэд над шиг солон дээр сууцгаад модны дэргэд ижи аван дурсч байх цаг та нарт ирнэ шүү. Мөнх юм шиг ижи аван санаж явж болдгүй юм да. Энэ орчлон хатуу миний нэг шүлгэнд байдгийн уудам гэхийн орчлон чинь уйлах газар олдохгүй юм байна гэж. Амьтны донд орилж өгөх радиолтай биш солиотой амьтан гэж хэлнэ үгүй сохтуу хүн гэж хэлнэ. Гинтхэн би ижигээ санаад уйлдаг. Би тэгээд тэрийгэ бодсон. Ачаана хариулж чадаагүй юм болоо да. Яагаад ингэж өнчин хурах шиг орилж өгөхөд явдаг ингэж боддог. Үгүй бол ижигийн хайрлж аав хоёрын их ачирч хайрлсныг би үнэхээр мартдаггүй санаж явдаг. Сайн хүү юм болоо ч гэж нэг боддог. Иймэрхүү юм бодогдгийн. Тэгээд одоо дахин хэлэхэд сайхан их орноо хайрлж яв. Аав ижи хоёроо хайрлж яв. ертөнцийг хайрлж
Энэ бүхнийг хайрласнаар танаас юу ч алдагдахгүй. Харин танд тэр бүхний инэрл хайр өөрийг чинь ивэж хайрлах болно. Аавхан анхаарал тавьсан сонссон их баярлалаа. Ижийтэн ижигээ хайрлаж яв. Ижийн байхгүй болсон хүмүүсүүд ижийнхэн ачийг хормон бүрт хариулж яв гэж хэлээ да. Ижийн муу хүүгэн их муухайгаар зүүдлээ. Ийм аймаар зүүд 80 наслахтан зүүдлээгүй дээ. Саал сүндэн дэвэлсэн ч, санаа сэтгэл дэгэлсэн ч, сарных бодлын үзүүрээс мөн хүн гарахгүй юм та. Сайхан шүлэг бичиж гинэ миний хүү, амьтан хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гинэ миний хүү, араачваар дуулж байна лээ. Сайн явна гинэ миний хүү, аян замын хүн хэлж байна. Муу явна гинэ миний хүү, амны зугаа ярьж байна. Алин жижигтэн ялгаагүй дээ. Амьд яваач нь л жижигтэн алдарч юм шүү дээ. Ижийн хүүгэн их л санах юм да. Арга савар хоёрын зөрүүлэн байж бодох юм. Аргал чулуу хоёрыг андуур түүж санах юм. Алга миний хүү алга. Тэмээ цагаан үлийг тэндэн зарцтал харлаа. Тэнгэрийн ягаан хаяг цав суудал ширтлээ. Хүний хүү жидэн ирж гинэ. Гол усаар л нэг найр наадам минийх болохоор шоронд орж гинэ. Голын говдон хэлж байна. Аяадгийн ороод биз. Гадагшаан би хүүгэн мөрлөө аман цангаж байгаа да. Дотгошон би өмөлцлөө. Миний хүүчин ичиген гал шиг залуухан явхад өвсөрсөн очмын юм шүү дээ. Миний хүүчин ичиген ганц бие зандан явхад тасарсан навчмын юм шүү дээ. Алга бомбулэрд нь алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганцхан өмнө юмсан алтан бэлзэг газраас олоод амдан өмхтөл залгичлаа гэж зүүдлүүж олдсон ганц өрмөн юмсан да. Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ? Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юу вэ? Ичидэн л хүрээд ир. Хүний нүдэнд бол хөгцтэй хат шиг хөх толгойтой хөгшин муу хүмүн. Ичидэн бол манцуудан дэрүүлзэх мяндас цагаан хүмүн ичидэн ирээ. Хөхөрөн чамайг даллая, үхэрэн чамайг айлгая. Миний хүү ичидэн ирээ. Ухаантай да миний хүү хурай. Ух шиг ичидэн давхаад ир. Миний хүү гори.